Өнөөдрийн хөтөлбөрийн зочноор Mon Logistics Holding компаниг үүсгэх захирал Хишиг Бадархим оролцож байгаа. Mon Logistics Holding-ийн хувьд бол анх удаа оюутлахын зэсийн баяжмлыг төмөр замаар тээвэрлж замын үд бомтоор экспортлсон. Тэгэхээр энэ үйл явдал Монгол улсын хувьд бол нэгдүгээрт анхдагч, хоёрдугаарт зэсийн баяжмлыг хоёр дахь бомтоор гаргаснараа шинэ хэрэглэгчид бас өрсөлдөөн үүсгэж зэсийн үнийг тогтвортой барих амун өсгөх боломжийг бүрдүүлэх чухал нөлөөтэй ийм алхам болж. Ингээд Монгол Logistics компаниг үүсгэх захирал Хишиг Баттай бид бас ярилцсан. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Яг саяны гол эдийн засгийн хувьд бол үнэхээр том ач холбогдолтой. Энэ талаас бас үзэгчд яриагаа өгүүлж хэлэх. Тэгээ саяны тэгээд юун дээр бас би нэг жоохон тодруулах хийчээ. Бид нар өнгөрсөн жил оюутлоготой хамтраад энэ оюутлогын зэсийн баяжмлыг анх удаа төмөр замаар цогц цэцгээс замын үдэд 90 бомтоор гаргах энэхүү ажлыг бол эхлүүлсэн байгаа. Гэхдээ тодорхой бас нэг төр болон төрийн өмчт компаниудын зөвшөөрлийн улмаас бол энэ ажил бол яг бүрэн эхлэх байгаа гэх юм уу. Ерөнхийдөө оюутлоготойгоо гэрээгээ байгуулсан бид нэр тээвэрлэнэ гэдэг. Одоо болохоор Улаанбаатар төмөр замын зөвшөөрлийг хүлээгээд ажиллаж байгаа гэж ойлгож байна. Ерөнхийдөө том дүр зургаараа бол маш одоо том ач холбогдолтой эдийн засагч гэлтгүү оюутлогоод за тэгээд түрүү жилийн нэг том үзэгдэл бол манай нийт экспортын одоо өнгөрсөн одоо хэдэн жилийн хугацаанд миний санахын одоо бараг 20 жилийн хугацаанд нүүрс бол манай хамгийн том экспортын бүтээгдэхүүн байдаг байсан. За харин өнгөрсөн жилийн хугацаанд анх удаа зэсийн одоо зэс нь өөрөө нийт экспортын номер 1 одоо орлогын их усэр болж хувирсан байгаа. Бид нэр ердөө 2.2 сая тонныг экспортлоод түүнээсээ 5.8 тэрбум долларын орлого улсаараа олсон байна. За нөгөө талдаа 90 сая тонн нүүрс гаргаад 5.7 тэрбумын орлого олсон байна. Тэгэхээр аль болох энэ зэсийн экспортын гарцыг нэмэгдүүлэх, эндээ арай өндөр ач холбогдлох, өндөр эрен тогтоох зэрэг юм бодлогын ажлууд бол бас жоохон дутагдaltaй байгаа юм байна гэж бол харсан. Яагаад гэвэл бид нар богоно ачичаад нөгөө богоно яг гаргах дээрээ тулаад яасан чинь Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам хоорондын богоно солилцох юм бол хүлээж авахгүйгаас болоод тэгээд тэр зэсийн баяжмлыг бид нар гашуун сухад бомт руу хөргөж өгөөд тэндээсээ автаар гаргаж өгсөн байна. Нэг талаас айгүй том асуудал юм. Нөгөө талаас маш жижиг асуудал юм. Яг л одоо логистикийн бизнесүүдэд аваад үзэхлээр хэрвээ цаг хугацаа татах хүч хоёрлоо нөгөө сөрөг түлхээгүй бол бусд нь бол боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэндээ энэ маань зөвшөөрлийн хувьд гэдэг чинь хоорондын харилцан ойлгуулсны асуудал болж байгаа шиг. Ер нь яг энэ волюм талаас аваад үзэх юм бол яг энэ үйлчлэг жигдэрснээр ямар хөө хүлээлттэй байгаа юм бэ? Жилийн гарц яаж өөрчлөгдсөн? Жилийн одоо оюутлогын жилийн гарц одоо жишээлбэл түрүү жилд миний санаж байгаа нэг 50 орчим хувиар нэмэгдсэн байсан тий. Одоо далдуурхан холбогдлолт нь эхлээд за тэгээд тэрнээсээ баяжуулсан баяжмлаа экспортлж байгаа. Тэгээ оюутлогын гол зорилго бол биднэрт хэлснээр тодорхой хэмжээнийхэн юг өөр бомтоор буюу 90 бомтоор төмөр замаар гаргах юм нэг сугийг нээх нь оюутлогын хувьд их чухал ач холбогдолтой гэж бол харж байгаа юм лээ. Ягаад тэгэхээр оюутлогоо чинь өнгөрсөн хугацаанд ердөө дан ганц бомтоос хараад нөгөө талдаа дан автаар бол бүх юу яжсэн. Зарим худалдан авагч нь 90 бомттой ойрхон байдаг ч юм уу 90 бомтоос бас төмөр замаар энэ бүтээгдэхүүнээ авъя гэдэг тийм хүсэл сонирхол бол байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд тэр утгаараа оюутлогоо бол энэ ажлыг эхлүүлээд тэгээ манайхтай гэрээ байгуулад тэгээд бид энэ ажлыг эхлүүлсэн. Гэхдээ энэ ажил бол дуусаагүй байгаа. Бид нар одоо Улаанбаатар төмөр замын зөвшөөрлийг хүлээж байна. Улаанбаатар төмөр зам нь одоо энэ ерөнхийдөө яг нэг хоёр хөрш улсынхын төмөр замтай бүтэн жилийнхэн энэ галт хэрэг солилцох, бараа бүтээгдэхүүн солилцох нэг объемыг тохирдог. Тэрэнд нь бол оюутлогоогоос зэс авна гэдэг өмнө нь бол тийм тохироо төлөвлөгөө байгаагүй. Тэгэхээр одоо энэ нэг олон улсын төмөр замуудын хэлэлцээрээ бол энийг бол ийшээ оруулах нь бол чухал ач холбогдолтой байна. Тэгсний дараа бол энэ гарц нь нэгднэ гэж бол ойлгож байна. 2026 оны хувьд гэхүү эсвэл одоо ирэх 365 хоногийн хугацаанд гэхүү яг одоо энэ юм жигдэрснээр ер нь жилийн даац ямар хуу байх вэ? Бид нэр одоогийн байдлаар 2-3 цуваа сард гаргана гэж бол төлөвлөж байна. За нэг цуваа чинь 3200 тонн гэхээр нэг 100000 тонныг сардаа гаргах ийм төлөвлөгөөтэй. Яг объемын хувьд бол жижигхэн, гэхдээ энэ бол дөнгөж эхлэл. Цаашд бол одоо энэ ганц мод гашуун сухатын
хилийн холболт, төмөр зам хилийн холболт хийгд дуусаад за мөн энэ ирээний бомбын хүчин чадал арай нэг дээрчих юм бол цаашд бол энэ аль аль талаар нь ингээд гараад авах бол жилийн юм бол сая давсан тонн юм байна шүү дээ. Тийм. Нэг зүйл дээр зүгээр анзаарч харж байхад Монголын зах зээл чинь жижигхэн тэгээд улирлын чанартай саншин савлгаан дэмжиг байгаад байдаг. Тэгэхээр яг ийм орчинд логистикийн бизнес ер нь волюмоор тоглож гин үү эсвэл одоо маржин дээр тоглож гин. Яг танай стратегийн хувьд Монгол логистикийн хувьд юун дээр илүү төвлөрч байна? За Монгол логистикийн одоо нэг онцлог нь гэх юм уу? Одоо тээврийн салбарын үндсэн одоо 3 сегментд бол маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. За эхнийх нь бол импортын сегмент байна. Импортын сегмент гэхээр манай одоо үндсэн клиентууд бол худалдааны компани, уул уурхайн компаниуд тий. За тэгээ бусад одоо дэлхийн улс орнуудаас бараа импортлж оруулж ирдэг. Одоо тээвэр манайсны хил заншснаар бол тээвэр зуучийн үйл ажиллагаа байдаг. За энд бол илүү бид нэр волюмын одоо стратеги барьж байгаа. Одоо бол яг юм хямралтай үед бол за хямрал гэх юм одоо за ритейл салбар бол хямралтай гэж хэлж болох бах. Ийм худалдаа жижиглэн болон бөөний худалдааны салбар тийм энэхүү салбарынханд бол одоо ийм байгаа үед бол маржин ярих бол ямар ч утгагүй. Тэгэхээр бид нэр аль болох их волюм яриад нөгөө волюмоо бид нар гадны түнш улсуудтайгаа ярьж түнш компаниудтайгаа ярьж волюм дискаунт авах хүртгийг илүү бууруулах тал дээр одоо ажиллаж одоо тийм стратегитэйгээр ажиллаж байгаа гэж ойлгож байна. За бидний хоёр дахь одоо манай компани бас нэг нэлээдгүй том орлого ашигын бүрдүүлдэг үйлчилгээ бол Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээвэр гэдэг. За транзит тээврийн хувьд бол түрүү жил бол бас зах зээл нь бас нэг 10 орчим хувийн өсөлттэй байсан. За энэ нь бол Монголын эдийн засгаас ямар ч хамааралгүй Орос болон Хятадын одоо компаниуд одоо манай клиентууд байдаг. Тэгээд орлого нь бол цэвэр валютаар явдаг ийм бизнес байгаа. Тэгээд энэ бизнес бол түрүү жил бас маш давгүй явсан. Яг гоо дунд нь нэг юм баг зэрэг юм саад бэрхшээлүүд гарч ирсэн. Жишээлх юм бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нөө Европын холбооны улсуудад тарифын арга хэмжээ авахд доллар суларч швейцар франк өссөнтэй холбоотой бидний тийм нөө маржин бол бас нэлээдгүй том цохилтонд орох жишээтэйгээр тиймэрхүү том юм нэг сорилтууд бол байсан. Гэхдээ транзит бол ерөнхий том дүр зургаараа бол маш сайн бол явж чадж байгаа. За нөгөөх нь бол гурав дахь нь бол экспорт байна. Экспортын дээр нэг онцлогтой манай Монгол логистик бол зөвхөн төмөр замын экспорт хийж гүйцэтгэдэг. Автын экспорт бол хийдгүү. Энэ зах зээл рүү бол бид нар ороогүй. Нэг мэдээллийн үгээр худалдааны баланс бол нэлээд ашигтай гарч ихэлсэн. Тэгэхээр манай ерөн зах зээл дээр чинь гэхдээ нэг талаас импорт их экспорт цөөн төрөл дээр төвлөрсөн ийм эдийн засаг, ийм урсгал яваад байдаг. Тэгэхээр энэ тэнцвэргүй урсгал ер нь логистикийн бизнес талаас ер нь яаж харагддаг юм бэ? Нэг талаас ашигтай юус бол ер нь нэг урсгал нь дүүрэн яваад байхад нөгөө урсгал нь баг зэрэг хоосон яваад байхлаар ер нь бизнесийн модель талаас ер нь ямар хөө гэж харагдав? Яг уу одоо зах зээл шилжснээс хойш үргэлжлэл юм байгаа л да. Ер нь манайх чинь импортын ус бид нар нэг юм эцсийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж экспортлдгүү. Тэгэхээр юу болдгоо гэхлээр одоо чингэлгээр жишээлбэл ачаа барааг Монголд авчираад тэр чингэлгийг хоосон буцаадаг байгаа. Нийт одоо чингэлгийн бараг 95 орчим нь хоосон буцдаг. Тэгээ тэр хоосон буцаж байгаа зардлыг нь одоо бас л манай одоо энэ клиентууд бол үүрдэг байгаа. Тэгэхээр энэнийг нэг бүтээмжгүй байдал гэх юм уу, энэ онцлог гэх юм уу те. Энэ бол зүгээр бидний энэ тээврийн өртгийг бол бүр илүү ингээд өсөвчдөг юм нэг үзэгдлийг дагуулдаг. Тэгээд бид нар ч одоо нөө далаад гарцгүй ус гэдэг утгаараа маш өндөр тээврийн зардал төлдөг. Энэ дээр нэмээд бид нар нөө хоосон чингэлгээ буцаах зардал эднэр гээд бүр л илүү өндөр өртөг төлдөг байгаа. Тэгэхээр тээвэр логистикийн бүтээмж за тэгээд энийх нь одоо affordability гэж ярих юм бол манайх бас нэлээд үнэтэй тээврийн үйлчилгээ хэрэгэлдэг болсон. Товчхон асуухад ер нь Мон логистикд бол 2.1 туршлагатай компани шүү дээ. 20 жилийн туршлагатай юм. Тэгэхээр логистикч нэг талаас салбарын ихнээ сонсож байгаа бол огт алдаа гаргаж болдоггүй салбар гэж ярьдаг. Тэгэхээр хараад үзэхлээр яг өнгөрсөн оны хувьд бол танай салбарын хувьд гэх юм уу одоо танай компани гэх юм бол хамгийн хэцүү ер нь алдаа гарчих магадaltaй байгаад байна гэдгсэн тийм нэмсгэн өндөртэй байсан хэсэг юу байна.
За мэдээж хэрэг маш хариуцлагатай салбар олон одоо үйлчлүүлэгч харилцагчдын үн цэнтэй ачаа барааг бид нар цаг хугацаанд нь бүрэн бүтэн тий дунд нь ямар нэгэн доголдолгүй мэдээллийн маш сайн урсгалтайгаар энийг бол ингэж авчирч өгж хүлээлгэж өгөх ёстой. Тийм учраас өндөр хариуцлагатай ажлуудыг энэ дунд техникэл ямар ч алдаа бол гарч болдгоо. За түрүү жилийн хувьд яг том юугаар хараад үзэх юм бол бид нэр манай одоо сая 2 дахь өдөр манай тайлан гарсан байгаа даа. Тэгээд манай жилийн эцсийн тайлангийн хүлээлт бол бид нар төлөвлөгөө болон хүлээлт бол арай өндөр байсан. За тэгээд түрүү жилийн яг 2 дугаар хагасаас бол ялангуяа импортын салбар импортын одоо энэ үйлчлэгээ бол бас нэлээдгүй том уналт яасан байгаа. Энэ дээр нэг 2 том үзэгдэл байсан. Нэгдүгээр түрүүний ярьсанчлаа манай ритейл болон худалдааны салбарын уналт байна. Хоёрдугаарт бол маш том импакт үзүүлсэн нь бол суудлын автомашины импорт буюу Японоос машин орж ирдэг тэрний уналт байсан. Тэр нь болохоор нэг үндсэн 2 шалтгаантай байна гэж харж байгаа. Нэгдүгээр манай нийслэлээс явуулж байгаа бодлого юу нэ дугаараа олголтын хязгаарлалтын шин журам сая өнгөрсөн одоо 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой импорт суудлын автомашины импорт 60% унсан байгаа. Одоо нэг одоо 25 оны 2 дугаараас 24 оны 2 дугаар хагастай харьцуулахад. Тэгэхээр энэ бол маш том юм шокийг бий болгосон. За нөгөө талдаа манай санхүүгийн зохицуулахаараа Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа одоо мөнгөний хатуу бодлого гэх юм уу те иргэдэд одоо энэ мөнгөний хүртээмжийг яхад нэг юм жоохон тодорхой хязгаарлалтууд тавьсантай холбоотой иргэдийн гар дээрх бэлэн мөнгөний хэмжээ гэх юм уу тэр худалдаа авах чадвар бол бас тодорхой хэмжээнд буурсан гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ хоёр гол одоо юунаас хамаарат бид нар бол түрүү жилийн 2 дугаар хагас бол бас яг худалдаа яг энэ хуучин автомашины худалдаа за орон сууцны борлуулалт бас тодорхой хэмжээнд бол буурсан харагдсан. Тэгэхээр энэ жилийн хувьд бол та хэд төсөөлөл ямар байна? Өөдрөг байгаа юм. За энэ жилийн хувьд бол харьцангуй өөдрөг харж байна. Ялангуяа энэ жилийн 2 дугаар хагасаас бас юмнуудаас дээрдээ тэглэх байх гэдээ харж байгаа. Яагаад вэ гэхээр манай экспорт бол яг түрүү жилийн одоо 7-8 сараас эхлээд бол нэлээд эрчимтэй сайжирсан. Түүхийн үед одоо нүүрсний үн бол бас бага зэрэг өссөн. Нүүрсний гарц нэмэгдсэн. За нөгөө талдаа зис алтны ханш бол маш өндөр хэмжээнд байна. Тэгээд зисийн одоо гарц бол түрүүний ярьсанчлан нэмэгдсэн учраас манай нийт экспорт бол маш сайн байгаа. Тэгээд бидний нэг юм судалгаагаар экспорт сайжирснаас хойш нэг 12 сарын дараа одоо Main Street одоо энэ иргэдийн одоо энэ худалдаа авах юу арай идэвхжиж эхэлдэг юм байна гэсэн нэг юм дотоод нэг юм судалгаа хийсэн. Тэгээд тэрүүгээр харахад бол одоо энэ жилийн 2 дугаар хагасаас бол бид нар бүх юм ингээд идэвхжиж эхлэх баха гэдэг бол хүлээлттэй байна. Нэг талаас харахаар одоо идэвхжээдгийн танай компаниуд бол нийт 163 улс 800 давсан түнштэй гэдэг нэлээд том сүлжээг харуулж байгаа. Энэ бол үнэхээр том сүлжээ. Гэхдээ сүлжээ томрох тусмаа одоо нөгөө мониторинг хийж хянахад хэцүү болдог. Тэгэхээр та бүхний яг сүлжээгээ өсгөх тал дээр одоо илүү фокуслж ажиллаж байна уу? Эсвэл сүлжээгээ одоо чангаруулах тал дээр ажиллаж байна. Ер нь гол философи хаашаа гэж байна. Одоо бол сүлжээгээ илүү чанаржуулах, илүү өндөр бүтээмжтэй болгох тал дээр бол ажиллаж байна. За тэгээд өртгийг бас бууруулах. Өртөг бол ялангуяа яг одоогийн цаг нөхцөлд бол өртгийг бууруулах нь бол маш чухал юм ажил болж ирж байгаа. Яагаад гэвэл одоо худалдааны байгууллагууд жишээлбэл өөрсдийнх нь нэг эцсийн харилцагчаас нь үнийн одоо жоох юм мэдрэг байдал ажиглагдаад ирэнгүүт нөхдүүд нь зардал руугаа орж эхэлдэг өртгөө бууруулах тал руугаа. Тэгээд яалчгүй одоо тээврийн өртөг бол нөхдүүдийн хувьд өндөр зардлыг эзэлдэг учраас энэ дээрээ яаж ажиллах вэ гэдээ бид нарт бас нэлээдгүй уулзалтуудыг хийж энэ дээрээ бас хэдүүлээ хоёр талаасаа ярьж байгаад нэг юм шийдэл гаргалгаа шинэ одоо юунуудыг бол хийж үзэж байгаа. Яаж өртгийг бууруулах вэ? Яаж энэ ачаа барааг арай хурдан авчрах уу зэрэг тиймэрхүү юмнуудыг бол тогтмол хийгээд явж байна. Илүү нягт юм нэг ажиллагаа шаардаад эхэлт юм. Энэ ковидын үед яг юм байсан. Тэгээд одоо бол бас яг тэгж байна. Хүмүүстэй байж байгаа гэсэн. Танай компаниуд бас Mon Logistics дээр одоо нэг талаас Chipa гэдэг нэртэй дижитал платформтой болсон шүү дээ. Тэгэхээр логистик компани маань технологийн компани болох юм хувирал явуулж байна уу? Эсвэл одоо логистик компанийн одоо технологийн компани аспект маягаар орж ирж байгаа. Ер нь ирээдүйд танай өрсөлдөгч одоо бусад тээврийн компаниуд байна уу? Эсвэл одоо технологийн компаниуд байна уу? Яг уу
тээврийн компаниуд л байна л да. Гэхдээ бид нар мэдээж хэрэг дижитал трансформашны төслөө бас эхлүүлсэн. За нэг юм дундаа явж байна. 3 жилийн план байгаа. Тэгээд тэр нь одоо яг дундаа явж байна. Үндсэн core системүүдээ шинжилсэн. За тэгээд өөрсдийнхэн үндсэн одоо харилцагч external одоо гадны одоо stakeholder-ууд болох те харилцагч за гадны түнш байгууллагууд эднэрийн бүгдийг нь өөрсдийнхэн системд юм оролцуулах, оруулах тэр юуг бол эхлүүлж байна. За нөгөө талаа бас шинэ одоо энэ арай нэг дэвшилтэд те одоо AI зэрэг иймэрхүү бас судалгаа R&D-г бол тогтмол хийж байна. Тэр ч утгаараа бас манай OPEX бол OPEX буюу одоо манай үйл ажиллагааны зардал бол энэ жил бол бас өнгөрсөн жил бол бас тодорхой хэмжээгээр өссөн байгаа. Тэгээ тэрэнд бол нэлээдгүй хэмжээний юм R&D буюу судалгаа шинжилгээний ажлууд бол хийгдэж байгаа. Чипад сегмент дээр одоо нэмэлт өртөггүй, шат дамжлаггүй гэж байгаа. Энэ бол гоё сонсоо. Гэхдээ мэдээж монголчууд улсаа ямар нэгэн далд шимтгэл байгаа байлгүй дээ гэж асуудаг байлгүй дээ магадгүй. Тэгвэл яг одоо энэ чипад дээр бизнес модель нь яаж явж? Чипа нь болохоор өөрөө яг нэг юм юу юм нэг pilot судалгааны ажил юм. Бид нар бас нэг охин компани байгууллаа. Тэгээд тэрүүгээрээ хийж байгаа. Тэгээд энэ дээр болохоор бид нар хятадын одоо энэ e-commerce платформуудыг монголчуудад илүү хүртээмжтэй болгох, энийг арай ойртуулах гэдэг ийм ажлыг бол туршиж үзсэн. Гэхдээ энэ дээр нөгөө талдаа бас нэг юм хүндрэлтэй одоо бидний хувьд гэх юм уу арай нэг хүндрэлтэй болсон нь бол хятадын одоо юунууд өөрсдөө Монгол руу директли орж ирэх юм үзэгдлүүд гарч ирсэн. Тэгээд тэр тохиолдолд бол бид нар бас яаж цаашид энэ нэг юг стратегигаа өөрчлөх үү гэдэг дээр бол явж байна. Тэгтээ бол яалтчгүй манай хятад улс ч одоо манай хөрш улс хамгийн ойрхон байгаа улс бүх юм тэнд үйлдвэрлэж байна. Тэнд бол дотоодд нь бол e-commerce үйлчилгээ, логистик үйлчилгээ, last mile delivery эднэр бол маш өндөр түвшинд хөгжсөн байна. Тэгэхээр манай Монголын хэрэглэгчд бас энэс судалгаа авалт хийгээд энийг бас маш богино хугацаанд бараагаа гар дээр авдаг болчих юм бол энэ бас хүмүүсийн амьдрал амжиргаанд бас маш том ахиц үзүүлнэ гэж бол харсан байна. Энэ гутласан чинь сайн юмтай юм биш одоо Monlogistic-ийн гол өрсөлдөгч компани юу вэ гэхээр Alibaba, Pinduoduo гэж явдаг шүү дээ. Гэдэг талаас нь хэрвээ 5 жилийн дараа одоо Monlogistic Holdings дахин тодорхойлвол юу байх вэ? Тээвэр логистикийн компани гэхүү эсвэл худалдааны дэд үтцийн платформ гэхүү эсвэл одоо Монголын экспортын стратегийн оператор гэдэг тодорхойлолт байх вэ? 5 жилийн дараа бид хэд ерөнхийдөө илүү суур дэд үтцүүдийг хөгжүүлсэн байна гэж төлөвлөж байгаа. Тэр нь бол одоо өөрсдийн гэсэн терминал агуулгах, за замын үдэд хуурай бомбдтой. За тэгэхээр бид нар илүү тийм инфраструктур компани болцсон байна гэж харж байгаа. За тэрүүгээрээ дамжуулаад бид нар экспорт, импорт, транзит гэдэг түрүүний хэлдэг бүх үйлчилгээнүүд арай илүү өндөр бүтээмжтэйгээр арай илүү өндөр объемтойгоор бол гүйцэтгэж байна гэж харж байгаа юм Монгол талдаа. За нөгөө талдаа бид нар дэлхий рүү тэмүүлэх үндэсний брэнд гэдэг одоо мишнтэй ажилладаг. Тэр утгаараа бид нар олон улсын тэлтийг бас тодорхой хэмжээнд ахиулсан байна гэж харж байгаа. Одоогийн байдлаар бол Оросын холбооны улс бүгд 8 дахь хятад улсын Тэнжээ хотод өөрсдийн охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Энийг бас цааш нь тэлэх бол төлөвлөгөө зорилт бол байгаа. За их баярлалаа. Өнөөдөр баярлалаа. Тэгэхээр бидний бол Monlogistics Holding компаниг үүсгэх захирал Хишиг Бат эрхэмтэй яриаслаа.